ингээд техникнаараа бас ингээд цуглаад яг нэг одоо юу гэх юм Apple юу болсон, Google юу болсон, Facebook юу болсон тэ ийм нэг яаж ашиглаж яах тэгээд бас яа явуулж ярилцдаг байхгүй. Тэгэхээр энэ удаагийнхаас эхлээд ерөн зүгээр ингээд бизнесүүдтэйгээ хамт ирнэ ярих хэрэгтэй байна гэж бодоод тэгээд өргөн хүрээлээгээд тэгээд хийж бодсон байгаа. Тэгээд яг юунуудаа дараа нь тодорхой танилцуулъя. Тэгээд ямар ч гэсэн энэ удаад нэг манай бизнес консултынхан тэгээд Bookwater Council, General Council тэгээд олон хүмүүс ингээд бас туслаад тэгээд Stanford-ийн оюутны холбоо тэгээд энэ дэжлэг Silicon Valley дэжлэг одоо манай техникийн бас нэлээд тусалсан. Тэгээд энэ бид хин баясаа биа бид гурав ингээд хост хийж байгаа. Тэгээд хүрцээрсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ ер нь яагаад бизнес техникийн ингээд хамт ярих гэж бодсон бэ гэхээр одоо нэг AI чинь ингээд бидний ингээд ажиллах юу ингээд нэг оронгоор нь өөрчлөгдөж байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо жишээлбэл бид нар ингээд нэг өмнө нэг 2-3 жил 10-аад хүнтэй хөгжүүлсэн ингээд софтверээ ингээд Монгол хийж байгаа софтверууд ингээд за майнинг дээр ийм solution ингээд 2-3 жил хийж байгаа юм уу да. Гэхдээ энийг ер нь шинээр бичихгүй болохгүй ингээд ажиллаад тараад 2-7 хоног ажиллаад тараад 2-3 цаг сохоод 2-7 хоногийн дотор 10 хүнтэй 2-3 жил хийжсэн ажлыг нацаараа дуусгачихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь ингээд бүр нэг яг нэг техникт ингээд гүнзгий орцсон гэх юм уу? Одоо яг нэг ингээд яг асуудлыг яаж шийдэхийг мэдж байгаа хүмүүст ингээд бүр юм супер павер өгч байгаа байхгүй юу? Тэгээд дэрэнгүүт чинь бизнесүүд дээр байгаа янз бүрийн асуудлуудыг одоо бид шал өөрөөр шийдэх амар их боломжтой. Тэгэхээр ер нь зүгээр яг бизнесийн техникийн зүгээр хамтдаа суугаад ярилцаад үзье. Энд нэг ямар нэгэн формат байхгүй те. Окей, энэ бизнес ийм бизнес байхгүй. Зүгээр ярилцаад үзье. Ярилцаад үзэхээр бид шал өөр санаанууд гарч ирнэ. Бизнес талаас харах юм бол энэ асуудлыг чинь бид ерөөсөө шийдэж болохгүй гэж бодож ирсэн юмнуудыг чинь магадгүй окей над чи одоо ингэдэг болсон шүү дээ гэж юмнууд гарч ирнэ. Нөгөө талаас харах юм бол бид нар нөгөө техникээр зөндөө явцсан ч гэсэн бизнесүүд дээр ямар асуудал гардаг ерөөсөө мэдэхгүй байхгүй. Яг тухайн бизнесүүд дээр тэр асуудлыг мэдж явах юм бол уг шийдлүүд нь байгаад байдаг. Янз бүрийн өөр аргаар шийдэх боломжтой. Тэгэхээр энийг ерөөхдөө хамт ингээд ярилцъя гэж бодсон. Тэгээд манай хоёр хос гурав метр 80-аас дээш байх хэрэгтэй гэдэг. Тэгээд жок гурав гэдэг нэг байраа одоо хүмүүс ингээ халбагдаад ямар ч гэсэн одоо ингээд нэг бүгдээрээ цуглаа гэдэг нэг юу хийсэн. Тэгээд энэ удаагийн юг нээгээд манай ерөнхий консул Мөнхбаатараас ирээд нэг үгэлээч гэж үсэж байна. Ерөнхий одоо монголчууд энд ялангуяа одоо ингээд энд ажиллаж явах хугацаанд манай ерөнхий консул ингээд монголчууд ингээ хамтдаа юм тексттэй тий бизнесүүд юунууд яг эдний нөгөө нэг нийгэмд ингээд уусч орж ингэж хөгжүүл зүгээр гэсэн амар олон санаанууд юунууд бас өгсөн байхгүй. Би тэгээд General Council-ийн хийсэн юмнуудаас бас зөндөө олон санаанууд надад бас төрсэн юмнууд бас мангар их байдаг. Тэгээ харин энэ удаад нэг нээж өглөөч санахтай юу гэж 178 гайгүй байгаа. Бид амар цөөхүүлээ энэ томоос амар цөөхүүлээ. Нэг нэг хайрлах хэрэгтэй. Энтэй гоё мэдлэх хэрэгтэй юм байлээ. Ярих хэрэгтэй юм байлээ. Аа төр гэж битгий араа. Би одоо маргааш ажиллаа өгвөл төрийн биш. Төрөөс гарч болно. Тэгэхээр нөгөө энэ улсад болохоор 350 сая хүнтэй улсад би бол төрийг төлөөлж байгаа учраас би эднэрт том юм билээ. Манайхны өдөр чи итгэл хийдэг. Тэгэхээр миний хэлэх гэдэг юм бол энэ улсад байгаа боломжийг төлөө олохын тулд намайг ч ашиглаад, та нар ч ашиглаад community төрийн бүс байгуулмаа иргэд маань хэдүүл амар цөөхөлтэй нэгдэх хэрэгтэй концепт. Хоёрдугаарт энэ улсад одоо ингээд та хэд маань бид нар маань ингээд амьдралаа хоёр дахь улс болоод урт хугацаанд амьдрна. Монгол community-гаас миний бодлоор хинэ амжилт гарах хэрэгтэй. Тэр нь бамбар болоод туусан зовлон хойч үе дараагийн хүмүүстэй
хэлж өгнө. Магадгүй 20 жилийн өмнө ирсэн та хэд маань шал уугаад ажил хийгээд бизнесээ босгочихсон бол одоо та нар дээр ирсэн ах トゥ хамаатал чинь бэлэн байран дээр бэлэн ажил дээр зовлон үүсгүй ирж байгаа шүү дээ. Тэ? Эхний үеийнх нь бүгд л галыг туулсан шүү. Тэгэхээр энэ бизнест амжилт гаргахын тулд бизнесмен хааныгаар амжилт гаргахын тулд бид нар биенийгээ дэмжих хэрэгтэй. За Silicon Valley бид нар технологийн байна, тэ? Одоо энэ Батуулгатай тэгээд технологийн салбарын залуучууд энэ зохион байгуулж байгаа гурван залуучууд бол бас баяр хүргэе, тэ? Одоо ингээд улгаалгаа ингээд яриад байгаа ингээд бас Монголд очиод бизнес хийгээд өөр яваад ингээд харах үнцгүүд хэлэгдээд байгаа байхгүй. Ганц код бичээ суух инженери ажил боловч бизнес болоод старт хийгээд ингээд яваад ирэхэд маш олон хүмүүстэй холбогдох юм байна. Тэр олон холболтод орохын тулд дандаа network. Магадгүй намайг ашиглах уу, тэрийг ашиглах уу, тэр хүзүү хүнийг олох уу. Тэг хийж байгаа энэ амжилт маань одоо эдгээр маань 10 сая долларын, 20 сая долларын, 100 сая долларын бизнестэй гарч ирэх нь амжилт гарах хамгийн хурдан амжилт гарах нь тех салбар байгаа байхгүй. Бусад Америкт байгаа бүх бизнесүүд уламжлалтаар явах юм билээ шүү. Зүүн талд байгаа санхүүгийн ертөнцийг Нью-Йоркт байгаа бид нар эвдэж гарч ирэхэд бол асар их цаг. Энэ боломжтой бол бүгдээрээ нэгдэх нь маш чухал. Тэгээд 3 жилийн өмнөхөө бол ингээд тулгаамд дүгнээд ирээд 3 жилийн өмнө бол ингээд залуучууд би Google ажиллаж байгаа, Adobe ажиллаж байгаа гэжсэн бол одоо технологи шахаад бүгдээр хамтраад ирэхэд яг ихний санд community-д тавьж байгаа байхгүй. Ямар бид нар энэ бизнесүүдтэй яриад зочиолуулыг барьчихсан. Өөр одоо бүх одоо энэ лабораторийн эмийн зөөс надад нэг хэлжсэн. Лос Анжелесийн лабораторийн эмийн зөөдийг бизнес Иранад барьсан 100 жилийн өмнөөс. Бүх үндэстнгүүд нэг бизнесийг барьсан байгаа. Тэр нөхлөө үйдүүлээ орохын тулд эхлээд монголчуудаараа саналаа яри. Сая хэлж технологи хөвлөрөхөд цэцэрлэгүүдэд юу байгаа? Ландронууд юу байгаа? Юу байгаа ингээд бизнесийн зовлонгоо ярих нь эдгээр маань маш чухал. Эндээс санаа гарна гэдэг бол нөгөө техникийн чинь бизнес зовлон гэж проблем мэдэхгүй байгаа байхгүй. Энэ дундаас ярен дундаас нэг нь хамтраад амжилт гаргаад тэр амжилт болоод 10 сая долларын юм уу 20 сая долларын болгоод амжилт гарах нь миний хувьд бидний хувьд Монгол коммунитаас амжилт гарах нь туг. 10 сая доллар 100 сая долларын бизнестэй гарч ирэх нь маш чухал. Бид нар нэг жижигхэн ресторанда жижигхэн нэг лаундертай байгаа тэрнээсээ гудмаасаа гарч чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шийдлүүдийг батуулга гаргаж ирсэн бол харах үнцгүүд маань тэлэгдэйлээ. Тэгэхээр бид нар зөвхөн одоо маргааш ихэд дахиад Silk Road Hub-аар Төв Азийн цуглаад ярих чинь. Киргиз, Казахи хамгийн том тэр бүмтэй ирж байгаа юм байлээ. Технологийн салбарын. Бид нар Төв Азийн нэгдээд яриад байхад тэгээд Төв Азид нэг парт болсон монголчуудыг орооч гэдэг монголчуудын дотор нь хөвлөрийг олох нь бол асар чухал юм байлээ. Тийм учраас эцэст нь хэлэхэд бид болохоор нэгтгэн чухал шүү. Намайг яаж ашиглаж хэдүүлээ, яаж хамтарч те яаж ингэж нэгийг амжилт шүү. Амьдрах биш, амжилт. Амжилт гарсны дараа тэр амжилт нь бизнес мөнгөнд олно. А нөгөөд нь бас энэ корпорат ажиллаж байгаа залуучууд байгаа. 20 жилийн дараа тэр залуучууд маань тэр корпорацийн дунд шатны менежер болоор санхүүгийн ертөнцид, хуулийн ертөнцид, технологийн ертөнцид, бүх ертөнцид өөрөөр 20 жилийн дараа мөнгөтэй болоод шийдвэр гаргах төвшин монголчууд бид чадахгүй хүүхдүүд маань тэр нь дандаа шийдвэр гаргах төвшин. Санхүүгийн ертөнд дунд шатны шийдвэр гаргах чадвар чинь доороо 5 ажилтнаа аваа. Хаашаа мөнгөө явуулахаа бодно, тийм ээ. Өнөөдөртөө би мөнгө олохыг бодож байгаа бол чи мөнгөтэй болоод жоохон харилцаа ханаад ирэхээр чи бусдаа бодно. Тэгэхээр корпорацид дунд шатнд мөнгөийг яаж олох нь 100 саятаа төр захиргаанд ажиллаж байгаа монголчуудаа нэг хотын нэг арай гайгүй албан тушаалд ингээд тавьж явдаг системийг бид нар 30 жил үзэж байгаа ард юм шүү. Өмнө эдгээр чинь 300 жил, 200 жил, 150 жил туулсан community байгаад байгаа юм аа. Тийм учраас одоо жоохон цөөхөлөө уучраад хэдүүл ингээд хамтраад тэгээд Батулгаамаас ингээд санаачлаг гаргаад тэгээд одоо өнөөдөр ярианд бас зарим нь ойлгохгүй ч болно, ойлгох гэж хичээгээд энийг нэг удаа орхиж болмооргүй байгаа. Одоо ингээд бизнесийн зүйл үйл ажиллагаанд идэвчмээр байна. Эдэртэйгээ одоо хэд хэдэн уулзалтын дунд тэнийг нь санаа гаргаад тэр мал амжилт гарга. Манайхаа ингээд нэгийгээ цагаа өсгдөггүй, өрөж өсдөггүй нөгөө нэг юм байгаад байдаг шүү дээ. Нэгэн чинь гарахаар тэр чинь мөсийг хавлах юм. Тэрний цаан тэр хүн чинь боломжуудыг гаргаж байна. За ингээд бас энэ залуучууд маань ингээд хандлага их чухал. Тэгээ би технологийн салбар залуучууд гар барьж байгаа залуучууд хандлага ярьж байгаа байхгүй. Энэ усад боломж нэгэн олдно. Автобусны буудлаар зогсож байгаад автобус ирээд хаалга нэгдэл явхад чи боломжийг мэдлснээрээ алдчих. Мэдлэгүйгээр алдчих магадгүй. Тийм учраас энэ баг монголчууд нэгдэхийн тулд хандлага амар чухал. Нэг томрох ёо хэрэг байхгүй. Улам сайхан ойртоод нэгдэх тусам нэг нь нөгөөдөө боломж гарна. Бид нар зөвхөн өөрөө ахугаар хараад байгаа байхгүй. Одоо тэгж хэрэггүй. Бид зовоо дараагийн үедээ пааслахын тулд бид нар
Энэ улс ч асар олон үеэрээ зовсон ард түмэн байлээ шүү энэ улсад. Тийм учраас хандлага хамгийн чухлаа хэдүүлээ тэгээд энэ өндөр арга хэмжээ энэ бороо хэрэгдэж байгаа юм чи. Энийг бид нар бичээд тавих хэрэгтэй. Seattle-д байгаа тэр юунд ажиллаж байгаа Microsoft ажиллаж байгаа хэдэн залуус яг бүлэг болоод өөрөө бас хайрцагцсан байна. Гарахгүй байгаа. Даалгавч би бүх Монголоор явж байгаа. Даалгавч төчгүүд хэдхэн залуу бүгд хайрцаглчаад өөрийгөө бүгд ингэ харж. Хэрэггүй. Энэ туршлага бусдад очиг. Seattle-д байгаа IT-ийн нааш нэгдэг. Тэгээд тэнцээ дошин дээрээ болоод байгаа боловч урт хугацаанд community бид нар нэгдэх хэрэгтэй байхгүй. Дааш энэ бичлэгүүдийг бусдад нь хүрэх ойлгуулт юм. Тэгмээс энэ санаачлах хэзээ ч миний бодлоор хийгдэж байгаагүй ажил одоо IT-ийн залууч нь бизнесээр сонсох гэж байгаа байхгүй. Хэдүүл сууя. Хуваагда дээрээ үйлчлэгийн салбар тулгарч байгаа юу вэ? Манайхаа одоо track нөгөө delivery бизнес тэгээ одоо бол Лос Анжелес, Чикагодогоо асуудлууд нь юу вэ? Тэг гаргалаа гарцууд нь юу вэ? Тийм ээ. Энэ дундаас тулгаагийн хэлээд байгаа тэр технологийн бид нар нэг гарцын түүлийн бариад авчвал тэр түүлэн цэцэрлэгүүд Монгол цэцэрлэгүүд биш бүх цэцэрлэгүүдэд технологи зарж болж байгаа. Тэр технологи IT-ийн том машин зөөж байгаа бүх хүмүүс бид нар зарж болж байгаа. Тэр чи дундлын болоод ингээд хөгжин эднэр ч хөгжин бид нар ч хөгжин. За ингээд ямар ч гэсэн энэ өдрийн арга хэмжээ амжилттай болохоо гэж бодож байна. Бүгдэнд баярлалаа. Тэгээд юм бол нэг юм нэг хэдэн презентацийн бэлдсэн байгаа. Тэр нэг олон яхаа нэг статистик үзүүлэлтүүд ямар байна те бид нар хаана явж яаж яаж бус гаргууд яаж гэсэн юм нэг хэдүүлээ ярилцахаа өмнө нэг юм хэдэн жоохон жишээ юмнуудыг харчаад тэгээд яг юу маань бол энэ workshop маань болохоор бид нар ингээд нэг танилцуулсныхаа дараа яг аль индастри ингээд энд цугласан хүмүүс гэхдээ нэг 10 гаруй өөр төрлийн индастрийн хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр энэ 10 индастрига 3-4-4-өөр нь хуваагаад 3 групп болгоод тэгээд сонирхсан групптэй ороод тэгээд тэр групп дотроо болохоор бид нар юм нэг бүх асуудлуудыг яриад бүх асуудлуудыг жагсаад ямар асуудал вэ? Одоо жишээлбэл цэцэрлэг дээр яг ямар асуудал вэ? Лаундри дээр яг ямар асуудал вэ? Тракинг дээр яг ямар асуудал вэ? Тэгээд тэр асуудлуудаа ингээд хичээж үзэхэд шийдлүүд нь нөгөө AI-аас ч болоо шал өөр болсон. Тэгэхээр тэрнийг яг техникийн бизнесийн хамт суугаад явах юм бол бас өөр юм төрөх байхаа гэсэн бодолтой байна. Тэгэхээр workshop руугаа дараа нь орно. Тэр нэг одоо нэг хідэн presentation ягаад гэх юм. Тэгэхээр одоо ингээд нөгөө нэг AI гэдэг юм чи ингээд нөгөө нэг юу өөрчлөгдөж байгаа гэхээр бидний хувьд болохоор түүл өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Одоо шинээр одоо код бичгээд одоо өмнө нь хэдэн жил зарцуулдаг байсан, хэдэн багаараа хийдэг байсан юм. Ерөөсөө байхгүй одоо ганцаараа сууж байгаа л хийчих болно. Ганцаараа нэг шин суугаад бүгдийг хийчих болно. Тэгээ хийх арга нь бүр шал өөр болчихгоо. Асуудлын гол нь тэрнийг шийдлийг нь хэрэгжүүлэх нь тийм сонирн биш болчихж байгаа. Тэр нь хамгийн хямдхан юм болчихж байгаа. Гэхдээ мэдээж тэрнийг хийж чаддаг байхгүй бол gap бүр амар өндөр болсон. Жишээлбэл шинээр төгсөж байгаа хүүхэд тэр төлөвүүдийг ашиглаад иймд хүрч чадахгүй бол бас хэцүү. Яг тэр нөгөө энэ асуудлыг яаж шийдхийг нь бас мэдэхгүй болохоор. Гэтэл энэ нөгөө нэг олон жил яг тех салбарт ажилласан монголчууд зөндөө байж байна. Тэгээд бүх компаниуд байж байна. Тэр энэ хүмүүс чинь өөрсдөө нөгөө зөндөө ноу хавтай болсон. Тэгээд шинэ төлөвлөлт гараад ирэхэд амар хурдтай хийх боломжтой байна. Тэгэхээр ер нь бол бид нэр одоо асуудлыг хийх нь ерөөсөө гол нь юу биш. Асуудлыг мэдэх нь амар чухал болсон. Юу хаана яг ямар асуудал байгаа юм бэ гэдгийг мэдэх нь ер нь хамгийн гол бодол нэг болж байна. За тэгэхээр асуудлыг мэднэ гэдэг нь болохоор бүр ингээд индастри болгонд өөрсдийн ингээд проблемтай. Гэтэ тэр проблемуудыг бид нэр ерөөсөө мэддэггүй. Би одоо жишээлбэл Монголд ингээд оюу талбай дээр юун дээр ингээ уул уурхайн компаниудтай зөндөө ажиллаж байгаа байхгүй юу? Тэр энэ асуудлыг ингэчээ тэгчээ. Тэгээ эхэндээ болохоор яасан бэ гэхээр тэр уул уурхайхан тэр одоо юугаа мэдтээ те. Тэр асуудлыг чинь би мэдтээ те. Наадах чинь ингээ шилжиж. Яг өөрсдийнхоороо ийм асуудал байгаа байх гэж бодоод төлөвлөлт хийгээд аваачаад үзэхээр ерөөсө таардгүй юм. Яг нэг филд дээр байгаа хүмүүсийн харж байгаа тийм тулгарч байгаа асуудлууд гэдэг бидний бодчихсан дээрээс таахгүй. Тэр хамгийн ихдээ за excavator гэсэн ингээд precision юугаар ингээд дарсаас удирдах хэрэгтэй мэрэгтэй энэ гэж бод. Яг очихоор
бензин хулгайлж чадах юм аа гэдэг асуудал байгаа байхгүй юу? Тэр чинь ерөөсөө тэр индастригийн хамгийн том асуудал. Тэрнийг нөгөө яриаггүй яхаар ерөөсөө тэр асуудлыг нь авч харахгүй. Тэгэхээр тэр бензинийг бид нэр яаж явах хэвтэй юм, яаж өгөх хэвтэй, яаж авах хэвтэй, тэрнийг яаж ашигтай ажиллах хэвтэй гэдэг юмнууд болоод тэр индастрийг өөрөө ойлгож аваад дахиад 2 жил зарцуулчих жоох. Тэгэхээр хамт сууж байгаад хэдүүлээ 2 жил зарцуулах байлээ. Тэгвэл ингээд хамт сууж байгаад яг энэ асуудлууд ингээд шийдчихье гэдэг ярих юм бол хамаагүй хурдан хүрэх юм гэж бодож. Хоёрдугаарт нь бид нар одоо шинэ за нэг бизнес байж байгаа. Тракны бизнес байж байгаа. Окей, 100 трактай ч хэдүүлээ 1000 трактай болчих. Бодож байна. Тэр бол нэг зам. Гэхдээ яг одоо бид нар ингээд Gold Rush нэг Gold Rush-ийн үеийг бодоод үзэх юм бол хин хамгийн их мөнгө хийсэн бэ гэхээр хурц зарсан нөхөр хамгийн их мөнгө хийсэн байхгүй юу? Алтгсан нөхдүүдээс хинч баян болоогүй яг үүндээ бүгд зэрэгцээл алтлах байсан. Гэхдээ тэнд нэг нөхөр хурц заахгүй хурц зарсан нөхөр Jens зарсан нөхөр хамгийн их мөнгө хийсэн. Одоо Jens зарсан нөхөр нь Levi's гэдэг бид нар мэдж байна тийм. Тэгэхээр одоо бид нэр арай өөрөөр бодох хэрэгтэй байхгүй юу? AI ийм юмнууд өөрчлөгдөж байгаа юм бол бид бизнесээ өөрчлөөд хурц зарах хэрэгтэй, түүлээ зарах хэрэгтэй. Тэгэхээр тракны зөндөө компани. Би одоо жишээлбэл түрүү жил нэг булгаа гэдэг термин мэдэх бах тийм. Одоо нэг LA гэдэг яг нэг AC-ний компани ахгүй. Тэгээд AC-ний компани дээр ямар асуудлууд байгаа наатаж байгаастай шийдэх юм байна гэдэг. Ингэсэн чи яг тухайн түүлүүд бас тийм сайн байгаагүй. Тэрс хурдтай шийдэж чадахгүй байсан байхгүй. Гэхдээ сонсоод үзэнгүүт асуудлууд яг бодож байгаагүй асуудал зөндөө байдаг. Тэгээ харангуут чинь зөвхөн LA-д гэхэд тэр AC-ний сервис үзүүлдэг компани 12,000 байна. 12,000 компани. Тэгээ бүгд нэг сарын нэг 2-3 мянган доллар янз бүрийн сервисүүд авах зарцуулж байгаа. Тэгээд 2-3 мяндаг 12-оор үржүүлэхээр зөвхөн LA-д гэхэд тэр түүлийн хийгээд өчгөл хэдэн цус сая доллар. Яг Америк даяараа бодоод үзэхээр заавал нэг одоо тийм нэг AC-ний сервис нь жоохон том юм байж болохгүй мөн тэргээ бодоод гэтэл яг энэ нич маркет чинь өөрөө зөвхөн AC гэдэг үзэхэд Америк дотор 150 тэрбум долларын маркет байгаа байхгүй юу? AC сервис үзүүлэх маркет чинь. Тэгэхээр тэр 150 сая доллар чинь зүгээр ингээд ганцхан AC-ний тухай бодоод тэр сервисийг үзүүлэхэд ямар асуудлууд үүсэж байна гэдгийг шийдэж чадах юм бол 150 тэрбум долларын маркет бидний хүн байж байгаа байхгүй амар нич маркет хүн болгон сайн хүн болгон сайн мэддэг. Тэгэхээр хамт суугаад явах юм бол тэднээсийг олж болно. Тэгэхээр одоо болохоор AC-ийнхаа компанийг тэдэн салбартай болгох, тийм болгох гэхээсээ илүү энэ компаниудад хэрэгтэй түүлийг нь бэлдээд би зарж чадах уу гэдгийг амар сайн бодох. Өнөөдөр харин тиймэрхүү талаас нь бас бодосоо гэж бодож энэ юг авчирсан. Хурц хийх хэрэгтэй тийм. Хурц зардаг хүн болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг нь ер нь хүсэж байгаа юм нь болохоор эндээс яг ингээд янз бүрийн уулзалтууд болдог тийм. Тэгээд уулзалтаа болоод нэг ашиг байдгүй шүү дээ. Тэгээд эндээс ямар үр дүн гардаг юм бэ? Иймэрхүү хандлагаар бид нэг уулзалтанд хандаад байдаг байхгүй. Гэхдээ одоо жишээлбэл MNG Summit хэдэн оных вэ? MNG Summit гэдэг ингээд оюутнуудын уулзалт байдаг тийм. Тэгэхээр чинь жил болгон уулзаад зөндөө их мөнгө зардаг. Тийм бүх оюутнууд нисж ирээд уулзаад тийм залуу экспертүүд энэ төр уулзаад яагаад. Гэхдээ тэр уулзалтын үр дүн нь гэхээр тэр чинь тэгэл уулзалт тэндээс ямар үр дүн гарч байгаа ингээд хүмүүс бодоод байдаг байхгүй. Гэхдээ тэнд зарцуул тэр мөнгийг цагийг зарцуулах гэдэг юу нь болохоор хэдэн оныхын саммитын жилдээ нэг Майамид болсон дээр тэр ихтэй амар үр дүнтэй уулзалт болсон. Тэндээс 3-4 компани гарсан гэх юм уу тийм. Бид тийм их хүсэж байгаа байхгүй. Тэгээ өнөөдөр ингээ уулзаад дараа нь магадгүй тракийн тусдаа уулзъя. Тракийн тэнд амар гоё шийдлээ. Тракийн Facebook-ийнхэнтэй уулзъя гэдэг ч юм тийм. Магадгүй тэндээс шал өөр компани гарч болно. Шал өөр банкер гарч болно. Шал өөр асуудлыг шийдэх боломжтой. Тэгээ тийм тэгж үр дүн гараасаа гэж бодож байгаа. Тэгэхээр та хүн өөрсдийн чинь бас бодож байгаа бас нэг зорилго юмнууд байгаа. Тэрнийгээс бодоорой. Тэгээ өнөөдөр зөв хамтдаа суугаад ярилцъя. Тэгээ яг самбар дээр яг ингээд суугаад яриад ингээд яг бичээл юм ажил хийж байлаа. Өглөө гэж бодож байгаа маа. За баярлалаа.
сууж байгаа энийг харж байгаа шүү дээ. Явсаран гэдэг яг гэж дууддаг. Тэгээд контракт хийж байгаа. Одоо болохоор Apple машин learning гэдэг software engineer хийдэг. Тэгээд ерөнхийдөө нэг AI-тай холбоотой манай багийн эзэн бүтээгдэхүүн ерөнхийдөө нэг AI ашиглаад нэг модель гаргадаг байхгүй. Тэр нь тэгээ ерөнхийдөө Apple-тай холбоод бүх OS-ээр дээр нь ашиглагддаг гэх юм. Тэгэхээр тийм ер нь бас та нар ашиглаж байгаа байхгүй. Тэгээд өөрөөр салбарт нь байгаа учраас тэгээд яг яаж бидний амьдрал нөлөөлөд байгаа. Өнөөдрийн гол зорилго чинь нөгөө нэг small business гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэрнтэй нэг жоохон би гэхдээ corporate ажилладаг. Тэгээд жижигхэн компанид нэг сайн мэдхгүй. Гэхдээ яг зүгээр энэ гайгүй гоё юм репорт олсон. Тэгээд тэрийг бас харангаа. Би бас яг салбарын нөлөөд өөрийнхөө үйл бодлыг хэлээ. Тэгээд жоохон тийм ID өгөх гэсэн. Энэ яг зүгээр workshop, дараагийн workshop хэрэг болж магадгүй гэдэг. Тэгээ явчихсан. Тэгээд яг зүгээр бодсон чи харин юу юм бэ? Зүгээр өөрийгөө бодсон чи зүгээр ингээд энэ яг зураг тэгэл хичээл гаргаад өгсөн. Тэгээд тийм. Угаасаа software engineer гэдэг хэдэн жил болж байгаа юм бэ? Бараг 9 жил болж байгаа юм уу? Тэгээд 3 жилийн өмнө нэх юм болоод зүүнтэл нэх юм. Өдөрт ямар ч сан доор 4-8 цаг код бичдэг ч юм уу тий. Ямар нэгэн юм хайх юм бол Google гэдэг тий. Тэгээд мэйл бичих юм бол тэгэл би яг Японд бас төгсөөд тэнд ажиллаж байгаа. Тэгээд мэйл бичих юм бол компанийн хүмүүсээр мэйлээ шалгуулдаг ч юм уу тий. Ингээл дандаа хүнтэй ярьдаг ч юм уу. Тэгэл орчуулгын юм бол яг хаа тэгэл Монголоос баталгаад орчуул гарч юм. Ямар тэгдэг байсан. Тэгэл янз бүрийн эмчийн зөвлөгөөр эксперт. Тэгээд чинь баруун тал нь одоо яг бодсон чи яг үнэн болцсон тий. Бараг бид нар код бичиж байгаа ч гэсэн тэгэл энийг хийгээд өгөө л гэж нөгөө нэг AI гэсэн юм дээр хэлээд байгаа шнэ. Black box байгаа даа хийгээд өгчгөө гээл. Тэгэл бид нар яг ингэ сууж байгаа. Тэгээд ер нь бүх юмыг л одоо нэг prompt гэж хэлээд байгаа. Prompt-ийн асуултыг ойлгочих. Нөгөө нэг AI гэсэн black box-аас асуугаад. Тэгээд бол бидний амьдралд амар эрдэнэ санагдаа зүгээр яг сонир санагдлаа. Тэгээд ингээд 3 жилийн өмнөхөө өөртөө харьцуулахаар ингээд амар хурдан бүх юм шийдгийг явуулж байгаа болохоор яалтчгүй бидний амьдралд болцсон. Тийм. Яг яг салбарын хүмүүс ойлгох салбарын биш гэж зүгээр яг нэг үгээр хэлэх юм бол AI зүгээр нэг тийм black box байгаад ойлгочих. Тэгээд яг өнөө хүртэлх хүн төрөлхтний зүгээр бүх мэдлэгийг нэг ингээд black box дээр хийцэн. Юу гэдэг одоо дээр юу зүг зураг гэж нэг хүний одоо бүх мэдээлэл одоо информашн хийцэн. Тэгээд тэндээсээ бид нэр асуугаад байгаа байсан тийм. Ерөөсөө нэвтрхий төл бүх юмыг мэддэг. Тэгээ яг одоо яатсан бэ гэхлээр нөгөө том компаниуд чинь сүүлийн 2-3 жил гээд мөнгөөр нүдэл тийм амар инвестмент оруулаад нөгөө нэг юу гэх хятад бол энэ дэлхийн сайднаас ч ороод ерөнхийдөө нэг заа энэ хүн хэрэгтэй юм гэдэг бүтээгдэхүүн нь одоо гаргаад эхэлсэн. Сүүлийн нэг жил хагасаас өмнө бүтээгдэхүүн гараад бүгд авч ашиглаад тэгээ одоо юу гэх инвестментээ буюу хүмүүс амьд ашиглаад үр дагавар аваад эхэлсэн гэх юм уу. Тэгэхээр ерөнхийдөө дөнгөж томчууд ерөнхийдөө шийдлээ гаргаад бид нар тэрийг нэг ашиглаад одоо юу гэх юм томчууд ашигладаг байсан дунд ялаа бүр small business бүгд ашиглах төвшөнд ерөнхийдөө ирчээд байгаа гэх юм уу. Тийм үднээс нь